이거 바꿔서 미치고 아닌 거 참. 딱지 맛도 없고 스포츠 걸때 제 가끔 딱지 맛이 진짜 스포츠 걸때 제 맛이 오늘 자가 자 딱지 맛을 주시고 등소를 생긴 나를 주고 먹은 바에 등소를 생긴 손. 나 앞쪽은 Kita disebut original narang yang na minyak. terus zaman sampai saat Aangettiin santaa sai suutunik oikeuteen juuripitäjäksi vain. Ингээд хавдугаар ерөнхийдөө нийтийн төлөөлөгчд үзэгнэгтэй найзнаар аавын ажлын хүсэж шуурганы ажлын амжилт хүсэж хэвлэлийн хүрээлэн төрийн ус байгууллагын хавдугаар ерөнхий шуурганы ажлыг нээсний үед бия. За одоо ясаар шуулганы эгийг танилцуулах юм байна. Танилцуул тагцсан байгаа дэгтэй. Тийм учраас энэ хоёр алгоритмыг унших шаардлага байна уу? Байхгүй гэж үзэж байна. За тэгвэл энэ дэгээр одоо явна энэ дэгийг батлах юм уу? За батлуул одоо мандатаа өгнө. Одоо гар өргөдөг болгоны хавтар. Одоо бүрнийхээ хэмжүүлж байгаа өдөр зөвлөлийн ажлын хэсгийн нөхцөл бол бас одоо танилцуулах бахаа. Өдөр энэ дөрвөн зааснаар бол өдөр зөвлөлийн одоо бүрнийхээ хэмжүүлж байгаа өдөр зөвлөлийн гишүүдийн хурлаар урдчилж ороод батлагдсан юм. За ийм нэг асуудал хэлсэн юм байна. За өдөр зөвлөлийн даргыг сонгоно. Өдөр зөвлөлийн одоо даргын Guru Dashtarata some school will take a lunch process and children will knocks and game in Tara serving issued some na, what the serving issued the someone, Diane although Sasper for that, some part, wouldn't again future of the serving issued the naming Sasper have such. For that, Mana thought something issued was Nick Dr. George. Hold 이게 인중과 될 수 없나? 자, 어떤 혹시 되긴다고? 이 당은 제가 자기가 마음껏 주저 다 쓰는 문제를 그렇게 시트로시는 미투와 시트로 되시는 임 에스문자스에 대해서 무슨 자기가 일상 들으면서 무슨 스타트스가 앞에서 어떻게 해서 결국에는 들으시는 좋은 날 어떤 부분에서 상황에서 오다시다가 상품 들으시는 좋은 텐스트가 인정을 받지게 자 요즘에 그래서 그 늘거린 그 좋은 거로 하여는 나이만이 워크클래스를 확인하는 들어가는데 토스코를 이거를 그쪽에 나를 버리면 되는 수업을 하고서만 이제 미치는 바가 들으죠 코리도아터 인코아터 선스쿨을 상품을 들으죠 어떤 거에 맞춰야 기술집하고 분들 들으죠 바이스하는 것처럼 알아듣고 분들 들으죠 수고하고 그런 그거를 주면 운치 맞춰 지금 다 하고 이 흔들어서 야식을 줄줄 같은 현스테 보시되 이게 비디오로 파이는 내 마음에 벌벌 살았어 아이는 가람이 마음에 야근 그거 살고 싶었어 이누에 요즘 자스는다고 매주지 일제를 지키죠 뭐지 난 이때부터 안 부럽다고 했음 나 인제부터 마침 다해진 이거 어떻게 들수 그거 덮고 대신 나와서 상품에 들수고 싶은 스타일 있어 그거 좀 나서 그쪽 들수는 아주 속상 제일 그랬으면 박독도 올라가야 여기 시크릿이 왠지 벌써 되게
гэвэл мэдээллийн хөгжлийн чанар зөвлөлийн зүгээр анхааралтай ажиллаж гэвэл мэдээллийн хөгжлийн чанар боловч шаардлага эргэлзээнд дэс байгаа шиг чанар сэтгүүлчид заруулсан сургалтын хувьд тодорхой чиглэлийн мэргэжлүүлэх сургалтуудад төлөвлөгөө авахгүйч байгаль орчны сэтгүүлчдийн ногоон дэлхийд эдийн засгийн сэтгүүлчдийн өөрчлөлт хөлөв хүүхдийн асуудал нэгсэн хүүхд сэтгүүлчдийн хөдөлгөөнд дотоодын болоод олон улсын 16 байгууллагын нэмэлтээр мэргэжлүүлэх сургалт уулзалт аялал зохион байгуулж сэтгүүлчдийн гадаад дотоодын олон улсын хөдөлгөөнд хамруулж шилдэг бүтээлийн уралдааныг жил бүр Азийн хөлтөнд сэтгүүлчдийн төвтэй хамтран хэрэгжүүлэхээр гэрээр явуулсан. Ингээд болмаар 2012 онд байгаль орчин уулуурхай асуудлаар бичдэг 12 сэтгүүлчийг 5-7 логцоор Австрали улсад сурахаар бэлтгэл ажиллаа хангасан. Мөн Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн хамтран сэтгүүлчдийн бодит мэдээлэл гэж үгүй. Толгоцоо асуудал. Банкын банк улсын зөвхөн олон улсын хүрээлэн гэрлийн байгууллагатай хамтран парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулсан зүйлийн дурдсах юм аа. За тайлбарын хугацаанд хэвлэлийн процесс байна. Хэвлэлийн бүрэлдэхүүн гэдэг сэтгүүлч коллежийн онцлогийн тухай болон гэр боловсролын тухай уулын хүрээд салбарын сайдын холбогдох тогтоол шийдвэр дөрвөн журмын хүрээнд бие даасан ашигын бус үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ коллежийн удирдлагын 62 хэвлэлийн бүрэлдэхүүнээс бүрдүүлэх мэдээллийг олон нийтэд илүү хөртөмжтэй болох чиглэлээр гэрийн болоод хөрөнгө оруулалтын 10 гаруй байгууллагатай хамтар ийм төслүүдийг хэрэгжүүлсэн. За энэний зэрэгт сарвар тогтмол явуулдаг хөрөнгөний хэрэгжилтээр судлаа тайван хугацаанд 41 удаа явуулсан байна. За 99 оноос эхлээд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хамруулах онцгой анхаарч иржээ. 2010 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл баталгаатай орон нутгийн зохион байгуулалт сургалт мэдээллийн ажлын эрчим төлөх даалгаврыг гүйцэтгэхэд өгсөн. Энэ дагуу үсгийн төрсөн үйлчлэгийн мэргэжлүүлэх сургалтанд хамруулсан ийм ажлууд хийжээ. Энэс гадна орон нутгийн сэтгүүлд зориулсан суур болоод агшин шатны сургалтуудыг өөр хангаа хийхдээ дархан хөлсөл хотлын зохион байгуулсан байна. За 11 сард өнгөрсөн оны удирдлагын үйл явдлыг анх хэдийн бүрэлдэхүүн цааш хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлсэн нэлээд үдүнтэй ажилласан. За санхүүгийн байдлын нөөцийн гурван хэвлэлийн бүрэлдэхүүн үйл ажиллагааны тогтвортой байдал аль нөхцөл хэвлэлийн бүрэлдэхүүний тооцоо 2.3 дахин нэмэгдэж жилийн орлого нь 220 орчим сая хүрсэн байна. Энэс 40% байрны улс төр засвар үүсгэн. За энэ бүрэлдэхүүнээс төсвийн бодолтой бүрэлдэхүүн төсвийн бодолтой хэлсэн байна. Үүсгэлийн хамт ирснээс гадна дэглүүр хөрөнгөний аудитор нөхцөлийн бүрэлдэхүүний нэмэгдэлийг заагаад сайн хөтөлбөрт хамруулж судлаачдын багийг 10-аас 11 онд хэрэгжүүлсэн төлөвлөлийн шүүмжийн төсвийн хүрээнд чадварчууллаа. За энэ зэрэгцээ сургууль судалгааны бусад за цаашдаа анхаарах асуудал барилгын талаар одоо энэ удаалгын төсвүүдийг ахаж ирсэн үйл хийх гэж байна. За сэтгүүлчдийн богино хэмжээний сургалтыг мөн төлбөргүй зохион байгуулах тохиолдолд сэтгүүлчдийн төвтэй оролцож харин төлбөртэй сургалтыг оошоодаггүй. Байгууллагаас сургалтын төлбөрийг идэвхжүүлэн төлдөггүй. Ийм байдлаас болж хэвлэлийн бүрэлдэхүүн сургалтын тоо төлөв хар хүрээ үйл ажиллагааны тогтвортой байдалд чөлөөлөл үзүүлж байгаа энэ фирмийн хэлсэн. Хэвлэлийн бүрэлдэхүүн богино хугацааны сургалтыг хэвлэлийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийлүүлэхэд илүү анхаарал харин хэвлэлийн удирдлагууд цаад нийлүүлэхэд зөвлөөр сантраа ажиллахыг цаашдын зорилттой тусан хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Хэрэгслийн уус нэгдэх үйл явдлын холбоотой асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд шаад сургалт судалгааны үйл ажиллагаа явуулах ёстой гэж бодож байна. Хэвлэлийн шүүмжлэлийг хөгжүүлэн бэхжүүлэх асуудлыг тууштай хөгжүүлж судлаа шүүмжлэгчдийг бэлтгэн сургахад чиглэсэн зорилттой ажлууд зохион байгуулах ёстой. За боловсон хүчний тогтвортой байдлыг хангах хүрээлэнгийн үйлчлэх чадварыг сайжруулах үүднээ. Суудлаасаа явуулсан проо байгаагүй. Суудлаасаа явуулсан байна.
өнгөрсөн хугацаанд бол өөгүй сайхан ажиллажээ. Тэгэхээр асууж надад ч юм чадах байна гэж үзэж байна. Бопида. Би хонлоход үхэж хүн барж өгөхгүй би бас хурдаа болсон. Шөнө 2 цаг хүрсэн шүү дээ. 8 цагаас үлээ авах байсан. 2 цагаас одоо хурд аваад чамаас байсан. Ерөнхий өрөөний төсвүүд байна. За тэндээс үгүй юм. Тэгээ хөдөлмөрсөн хийж бүрэн жаргал ирээ бас нэг их судлаа шинжилгээ сургалтынхаа ажил төлөвлөгөө зөндөө олон юм хийж байгаа болохоор нэгдүгээр хэлэх юм байхгүй байх гэж бодож байна л да. Тэр чиглэлээр нь бодож. Зөвхөн ер нь саяын ихтэй холбоотойгоор дараагийн сонгогдох хүн ер нь яг энэ редакцуудыг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангахад тийм хангах чиглэлээр энэ хүрээлэнгээс ямар ажил зохион байгуулах зөвхөн байдаг юм бол ер нь тулгымцсан асуудал нь яг юу болохоор зөндөө асуудлууд гардаг л да. Хэл мэдээллийн эндээс ингээд одоо яадгийн сэтгүүлчдийг бэлдээд гаргадаг редакцид очихороо бас юу яачдаг гэдэг. Редакц нь өөрөө одоо сонгуул улс төрийн намуудын хараад нэг хүний эрхэмлэлд орсон гэдэг нь шүү. Тэгэхээр яг энэ сэтгүүл зүг энэ өөрийнх нь сонгодог утгаар нь хөгжүүлэхэд юу тулгымцсан асуудал болоод байгаа юм да. Дараагийн хүмүүс юу хийвэл энэ редакцуудыг хараад биш сэтгүүл зүйн нэр хүндийг нийгэмд өргөхөд өрхөц болтолоо. Энэ дээр нэг одоо саналаа дараагийн саналын үе хэлээчээ гэж шийдэж байхгүй. Шийдэх дэмжлэгүүд хоолоор арга болоод өгөх бодлоо шинжилгээ дээгүүрийн бодлоо. Энэ хүрээнд бол хааштай олон шинэчлж хавтаж байгаа жишээлбэл энэ зөвхөн шүүх хөтөлбөрийн жишээ том жишээ 5 жил хийж байгаа тийм ээ. Энэ том жишээ Ингээс бас бодсон төлөвлөсөн зүйл байгаа би хоёр зүйлийг дурдъя. Нэг нь болохоор үнэхээр хэвлийн хүрээлэнгээс маш олон сургалтуудыг зөвхөн редакцээр тулж ажиллах, редакцийн хараат бус байдал, редакцийн удирдлагуудтай бас хамтран ажиллах шаардлага маш их өндөр байгаа. Бид нар энэ 7 хоногоос эхлээд дэлхийн банкны дэмжлэгтээр редакцийн өөрчлөлтийг цаг үеийн шаардлага хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх сонирхол бүхий хоёр хэвлэл мэдээллийн байгууллагыг сонгож нэгэн шинэ төслийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энэ чуулганыг дууссаны дараа 14 цагаас ардын эрх өдөр тутмын сонин Mongolian Economy эдийн засгийн сэтгүүлийн редакцийн удирдлагуудтай хэвлэлийн хүрээлэн харилцаа олгосны санам бичиг гарын үсэг зургийн үйл ажиллагаа явуулах байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр тухайн хоёр редакцид нь өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулж сэтгүүлч мэдээ бэлтгэх, нийтлэл бэлтгэх ажлаа хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа редакцаас нь энэ дээр мониторингийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр жишээг ойлгоход хангалттай байна. Тэр учраас одоо ямар ч зүйл индустрийн хүмүүс яриад ингээд санал шимжлээ өрнүүлээ. Заажсэн. Тэр хаа гэж. Одоо яа. Аваа сонсгоо. Би учирчээс байна. Заахаар зөв янз бүрийн материал бас янз бүрийн асуудал гарч байгаа байхгүй. Өнөөдөр 3000-аас их хүч ажиллаж байгаа жил болгомоор 1000 гараад баярлалаа төгсөөд гэдэг. Тэгээд хэвлэл үрлийн энэ дээр ер нь жоох харуул яасан бэ гэж санаж байна. Сая энэ төслөг бол одоо сэтгүүлч коллеж хэрэгжсэн үү те. Тэгээд энэ бол аюул чухал тийм сургуулийн хөтөлбөрийн юм болсон шүү дээ. Тэгээд өнгөрсөн энэ чинь баруун юу байна чи хичнээн жил болж байна те. Хэвлэл үрэл байгуулалтаа. Тэгээ явж явах чинь энийг хүлээж авч ойлгож байгаа наацх нь сургуулиуд байхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ ямар ч материал байсан, ямар ч багшлах боловсон үуч юм бэлтгэгдээгүй. Мөрөөр явж байгаа сэтгүүлчийг дадлаг туршлагаар нэсрээд хоёрдугаар бэлтэж байгаа. Тэгээд одоо өнөөдөр хараад энэ жилийн сургалт сэтгүүл зүүн боловсролоор хэлсэж байгаа үеийнтэй эрс багсан байна. Зарим сургууль нэгдүгээр курстай хоёр авсан уу гэдэг асуулт бас ирж байна. Тэгэхээр энэ тийм гоё том төс хэрэгжээд явуулсан энд бол маш их янз бүрийн эсэргүүцэлтэй таарсан байсан. Яамтай гэсэн хамаагүй. Ер нь бид нар юм л болохоор яам гэх юм. Ер нь тэгэл хэвлэл үйлийг хардаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бүгдээр нэгдээд нэг тийм асуудал хийж болдгоо мó гэж чуулган дээр ингэ ярилцаач гэж тэг санал авч. Хоёрдугаар энэ чуулган гэдэг сүүлийн юу ажиллаж байгаа гэхээр өнөөдөр хэвлэлийн хөрөл рүү би яг практик school дотроо явж байна. Мэдээллийн байгууллага тэр чинь орчхоос уушаад тухгүй боллоо гэдэг асуудал ярьж байна. Энэ бол бодит зөндөө би өчтөр бүртгэм сэтгүүлчтэй таараад өнөөдөр энийг бүрцаагүй хэлмээр санаж байна. Яг сэтгүүлчид энэ хэвлэлийн хөрөлөөр зөвлөхөөс баталцдаг болчихоо. Энэ чинь бидний
орон гэр гэж хайшаа зүгээр нь сэтгүүлч тэмдэг татчих хэрэгтэй баймрих юм. Бол маш их олон сэтгүүлчид цуглалдаг, ордог, гардаг, санаа бодлого хаалцдаг. Одоо ингээд клубүүд ажиллаж байгаа. Клубүүд дандаа залуу хүмүүс. Дунд насны яг юм дээр одоо ажиллаж байгаа юм. Өдөртөх редакцийн редакторуудад нэгтгэж юу гэдэг те. Жохоо хурцлуугаа татаж ингэж бас өөрийнхөө цаг үеийн асуудлыг сургаж хэлж байгаа. Хүмүүсийг энэ сургуультай багшлуулж яадаг юм. Өнөөдөр нэг үлдэхэд хэвлэл урлагийн дээр сэтгүүлч college эд курс багшгүй байж шээ. Бидний чуулгах нь анхаарч шаналхтаа шаналж ажил үйлсийг нь бүтээхийн тулд бас бүртгэж явсны хувьд яг 2-3 зүйл дээр санал бодлоо хэлж бодлоо. Юу гэвэл хэвлэлийн хүрээлэн гаднаас нь харахад тун их амархан нэгэн байгууллага байдаг юм шиг байдаг. Их дотор нь ороод ажиллахтай зэрэг тэр дотор түмэн зовлон түмэн бэрхшээл байдаг. Хамгийн наадлын зовлон гэхэд хэвлэлийн хүрээлэн сонгогдсон 3-4 жилдээ хэрхэн яаж авч явах уу, мөнгөний яаж босгох уу гэдгээс эхэлдэг хөрлөө дараах болгон гэдэг бас маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энд би юу гэж хэлэх гэж юм гэвэл ахин одоо энд шинээр сонгогдох манай удирдах зөвлөл энэ тал дээр маш их сайн анхаарч удирдах зөвлөлд орох тэр бүрэлдэхүүнийг бас нэгэн сайн харж сонгохгүй над чиг хармаа хоосон хүндэнд ороход тун бэрх юм байлээ. Нэгдүгээр танилцж тэр дорн асуудлыг бас шийдчихсэн. Энэ ажлыг бас цааш нь манай энэ шинээр сонгогдох удирдах зөвлөл авч яваасаа гэдэг ийм хүслийг бол оруулж байна. За нөгөө талаас нь бас нэг зүйл байдаг юм аа. Өнөөдөр биднээс 5 дугаар өрнөж дэмжээгүй энийг шууд хийх. Одоо та нар бол зарим тэр цолгон дээр сонгох тавьж байгаа. Яг л энэ биднээс яачаад нэг хэсэг хүнийг энд сонгочиход тэгээд би бол телевиз арадынхаа салбарыг бол хийж болно л доо. Ямар ч хайр байхгүй, ямар ч туслах байхгүй, оролцохгүй тийм ээ. Бас нэг юм дутагдаад байна. Энэ дээр нэг мэргэжлийн зөвлөгөө янз бүрийн өгөөч тэрнээс сухтаагаад явдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү юм харагддаг юм аа. Ийм учраас та нар минь эргээд салбарт очихдоо дараагийн энэ хэвлэлийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд их төвтэй оролцоосоо гэж би хүсэж байна. Баярлалаа. Саналуудыг мөнгөнд захирал бас авч урьдчил мэдээлэлүүд сайн байна гэсэн юм санал байна. Тэгээд чуулганд олон хүнийг бүгд хэлдэг. За соёлын хавцсан хөргийг шоолж байгаа. За өнөөдөр энэ чуулганд оролцож байгаа манай орон нутгийн сэтгүүлчид бас байгаа. Залуучууд тэд бас санал хэлэх байгаа. Мега фитнестэй. За цаашид бол энэ эрчмэн улам үргэлжлүүлж одоо 2012 оны сонгуулийн өмнө манай орон нутгийг энэ улс төрчид дахиад нөгөө сонирхоод хайрлаад дурлаад одоо чад ихэлсэн орон нутгийн сурталчилгаа ихэлсэн хүмүүс нэр дэвшилтэй бүр тодорцсон хүмүүний батлагдаагүй хэрэг одоо орон нутгийг булаацдаг юм. За дархныг бол бүрийг булаацдаг. Тэгэхээр энд одоо ажиллах гэдэг сонгуулийн сурталчилгаа хийх гэж байгаа сэтгүүлч маань бүр цаашин сэтгүүлч хэвлэлийн хүрээлэнгийн сургалтанд оролцоогүй ийм хүүхдүүд төгсөж ажилласан байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд онцгой сургалт яг энэ сонгуулийн сурталчилгааны чиглэлээр хийгээсэй гэсэн ийм өсөлтийг тавьж байна. Та бүхэнд амжилт хүсье. Бас хэвлэлийн хүрээлэнгийнхээ ээж удирдах зөвлөл төгөлчтэй сонгож байгаа байна. Анх удаа оролцож байгаа. Гэхдээ би хэвлэлийн хүрээлэнд 2-3 жил өмнөөс орж ирсэн их хэвлэлтэй оролцдог. Төвийн бүсэд хэвлэлийн хүрээлэнгийн сургалтыг зохион байгуулахад удирдан оролцсон байгаа. Мөн сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн үйл ажиллагааг сурталчилж орон нутгийн хэвлэл мэдээлэл ажилтнууд сэтгүүлчдийг ажиллаа эхлээд явж байгаа. Өнөөдөр төвийн бүсийн сэтгүүлчид харьцангуй мэрэгж эхэлж байгаа. Нэг үеийн төлөөний сэтгүүлчид бол үнэхээр чадвар муу байсан нь харагдсан биднийг очихгүй. Тэгээд өнөөдөр хэвлэлийн хүрээлэнгийн удаа дараагийн сургалтын үр дүнд одоо их сайжирч байгаа хэвлэлийн хүрээлэнд хайртай болж байгаа орон нутгийн сэтгүүлчид тэгээд сэтгүүлч баян онгороос 10 сэтгүүлч ингээд өөр гадуур ихээр ингээд анкет номдоо өгчихсөн бид
би одоо өөрийн зүгээс аван хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс тодорхой зардал шийдээд тэр сэтгүүлчдийн эрх хүч хунааны зардал буудлын бүх юм одоо ингээд зохицуулахаар ингээд дэлгэцсэн байгаа л да. Ингээд харьцангуй орон нутагт энэ хэвлэлийн хүрээлэнгийн үр дүн орон нутагт ингэж гарч байгаа би баяртай байна. Тэгээ энэ ажиллагааг улам цааш нь өргөж Тэгэхээр хийх оролдлогыг бол хэвлэлийн хүрээлэн нэг бус удаа хэрэгжүүлж ирсэн. Энэ яг энэ тайлангийн хугацаанд бол 2009 онд Сидней их сургуулийн сэтгүүлчдийн нэгний багш нарын онлайн мэдээлэлээр хэвлэлийн хүрээлэнгийн өөрийн сургалтын нэг онцлог школ байдаг. Тэр нь юу гэхээр дадлаг давамгаалсан аргаар буюу сэтгүүлчдийг өөрсдөө нь бүтээлгэж, бичүүлж, хийлгэж, тэрэн дээр нь заавар зөвлөгөө өгч ийм сургалтыг зохион байгуулах онцлогтой байдаг. За тэгээ онлайн сургалтыг бид нар бас үнэхээр сэтгүүлчдийн давч хөдөөг харгалзаа, сэтгүүлч болох сонирхолтой хүмүүсийн бас давч хөдөөг харгалзаа. Сэтгүүлчдийн дээд курсыг бичнээ сургалтыг онлайн хэлбэрээр бид нар 3 жил дараа зохион байгуулсан. За тэгээ энэ онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулахаар оролцогчдын идэх маш их буурдаг юм байна гэсэн юм дүгнэлтийг хийсэн. Яагаад тэгэхээр яг одоо тодорхой цаг тохиолын хугацаанд ажиллаа хийж идэг. Ийм тохиолдолд нэг биш удаа гарч ирсэн болохоор бас хүндрэл бэрхшээл бол их байсан. Гэхдээ гарцаагүй цаашдаа бас бид нар сургалтуудыг ямар хэлбэрээр зохион байгуулад үнэхээр бас коллежийн орон тооны нэг багш Америкаас оюун гэрэл багшийг их мэдээллийн салбарын баг бүгдээр мэдж байгаа. Оюун гэрэл багш бол сэтгүүлч коллежийн хичээлийг байнга онлайнаар зааж байгаа. Энэ хэлбэрийг бусад ихтэй гүйцэтгэсэн цаашдаа ч одоо бол орон зай, байр суурийг эзэлж явах ийм чухал байгууллагынхаа бас заяатай холбоотой асуудлыг ярьж байгаа гэж ойлгож байна. Асуудлыг жижиг бид бодож болохгүй. Зохион байгуулалтын асуудал дөрмийн баг зэрэг өөрчлөлт гэдэг үүднээс бид өнгөрцөн хандахгүй байна. Асуудлыг нэлээд өргөн агуулгаар өргөн хүрээтэй ярилцаасаа ойлголцоосоо гэж бодож байна. За сая зарим төлөөлөгчид ярьж байна. За төрийн бас байгууллага олон нийтийн байгууллагуудын хувьд өнөөдөр ажиллахад үнэхээр хүндрэлтэй, бэрхшээлтэй олон талын асуудлуудаа тулгарч байгаа. За би өөрөө парламентын сэтгүүлчдийн холбоо гэж төрийн бас байгууллагын тэргүүний сонгуульд хэдэн жилээс хэлсэн. Үндсэндээ 2 жилийн хугацаанд бас тодорхой хэмжээнд ажлууд эхлүүлэх алхмуудыг хийж оролдож байна. За олон ч бэрхшээлтэй тулгарч байгаа бас ажлын тодорхой хөдөлгөөнч бий болж байгаа. За ер нь бол сэтгүүлчд бид үйл ажиллагаа нэлээд тогтчихсон, төлөвлөсчихсөн байр сууриа олчихсон чухал нөлөөтэй байгууллага. Тиймээс хэвлэлийн хүрээлэнгээс бид бас мэргэжлийн авьяасаар тодорхой чиглэлүүдээр ер нь парламентын сэтгүүлчдийг мэргэжшүүлэх, парламентын төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл яаж хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр бас тодорхой саналуудаа тавьж ирсэн. Хэвлэлийн хүрээлэнгийн удирдлага бас наашдаа хүлээж авсан байгаа. Цаашдаа энэ чиглэлээр бас хамтарч ажиллах байх гэж ойлгож байна. За ер нь төрийн бас байгууллагуудын хувьд өнөөдөр удирдах зөвлөгөөд тодорхой тооны хүмүүсийг хэвлэл мэдээллийн байгууллагынхаасаа сэтгүүлчдийнхээ төлөөллөөс сонгоод ингээд орхидог. Үнэхээр сонгоод орхидог. Сая хэвлэл хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатар сэтгүүлч хэлж байна. Сонгоод орхичдаг. Гин нэг нь сонгогдоод бас ажиллаа хийдэг. Бүгдээрээ завгүй ямар ч байсан хэвлэлийн цаг наргүй байдаг гэдгээр нэгэн дулдууддаг. Энэ байдлаасаа болоод удирдах зөвлөлийн ажил бас хүндрэл бэрхшээл гаргадаг. Та би энэ бол одоо өнөөдөр хэвлэлийн хүрээлэн дээрш байгаа бэрхшээл юм байна гэж би харж байна. Тийм болохоор удирдах зөвлөлд хүнээ их зөв болж сонгоосоо сэтгүүлчдийнхээ төлөө, хэвлэлийнхээ төлөө хэр сэтгэл гаргадаг, гүйдэг, идэвхтэй гүйж болох хүмүүстэй илүү сонгоосоо гэж би бодож байна. Ер нь бол төрийн бас байгууллага цаашдаа дүрм журмаа бол байнга өөрчлөж шинжиж явах ёстой. Боловсронгуй болгож явах хэрэгтэй. Ер нь дүрм болж ин гэдэг байдлаар орхиод хуучин байдлаараа яваад ахаар ерөөсөө өөрчлөлт гарахгүй байгаа. Дүрмдээ их том өөрчлөлт оруулж, хэвлэлийн байгууллагуудаа нөлөөлөх механизмуудыг их сайн суулгаж, харилцан бас үйл ажиллагаа идэвхтэй байх заалтуудыг илүү оруулж, хариуцлагажуулах нь цаашдаа төрийн бас байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өөр үр дүнд хүргэх боломжтой болно гэж харж байгаа. Энэ чиглэлээр бас парламентын сэтгүүлчтэй холбооч цаашдаа бас дүрм журмаа боловсронгуй болох үүднээс тодорхой санал боловсруулж байгаа. Тэгэхээр хэвлэл хүрээлэнгийн хувьд мөн ялгаагүй төрийн бас байгууллага гэдэг үүднээсээ энэ мэргэжлийн холбоотынхаа оролцоо эдгээр нэмэгдүүлэх, ажлаа үйлдвэрлэх, редакцуудаа илүү нөлөөлөх чиглэлээр дүрмдээ бас тодорхой өөрчлөлтүүдийг оруулаасаа гэж хүсэж байна. Ингээд шууганы ажиллагаанд амжилттай. Гэдгийг манай сэтгүүлчд мэднэ. Монголд одоо ардчилсан сэтгүүл зүг хөгжүүлж бодит биелэлээ олоход нь хамгийн их төлөвлөж өгч тулгуур суур хөгжлийн
одоо эхлэлийг тавьж цааш нь хөгжүүлсэн гэж манай бүх сэтгүүлчид үнэлж мэдж харж байдаг. За Монголд ер нь шав сургалт буюу давлаг давхамгайлсан сургалт гэдгийг бас хэвлээ өрөөлөн ер нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш ингэж анх авч яваад одоо хүртэл одоо ингэж үргэлжлээд явж байгаа. Сая бүрэн дашгын илтгэл дээр бас нэг шинэ зүйл ажиглагдсан. Багсан сүрэмгаач ярьж байна. Шүүм судлал гэж. Энэ Монголын сэтгүүлчдийн байгууллага сэтгүүлчид бид өөрсдөө энэ ил тод нийгэмд амьдарч ажиллаж байгаа мөртлөөс хамгийн их хаагдмал өөрсдөө энэ салбар дотроо явж ирсэн гэж сүүлийн үед их ярих. Өөртний сайт дээр ямар хөө сургалтууд зохион байгуулж явуулах гэж байгаа юм болоо. Энийг жоохон тодруулж өгөхгүй. Сайт гэхээр нөгөө араасаа дагаад маш олон сайтууд одоо бий болсон байгаа. Тэгээ харж явах бол өдөр тутам ингээд хараад яг хөө явж явах. Ерөөсөө ямар нэг мэдээлэл бол копидод аваад тавиад ингээд явж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаас одоо ангижид цаашид энэ вебсайт Энэ өөрчлөлтийг бид нэр мандайлан удирдах хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө бидний хөгжиж суралцах шаардлага бас гарцааг байгаа. Тийм шалтгаанаар бид нэр 2012 оны 1 сараас Австралийн цаандар залуу элчүүд игснийхээ дараа цахим сэтгүүл зүүн сургалтуудыг багц байдлаар тогтмол зохион байгуулах гэж найдаж байна. За энэ хатар Тэрний мөшийн шууд бус хараа Монголын бүх сэтгүүлч цаашдаа Монголын ард түмэн бүртгэе гэж боддог юм аа. За тэгэхээр хэмтэн үрэлэнгийн үйл ажиллагаа бүхэн өөрчлөж байгаа. Тэгээд нэг тийм санал тавья гэж бодож байна. Одоо редакцийн хараач байд сэтгүүлчдийн чадвар, өсвөрийн чадварыг дэвшүүлж байгаа. Ингээд олон ажил байгаа. Тэрэн дээр бид нэр одоо бас тодорхой бүрдэг сонирхол тэмдэглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр яг тэрийн байгууллагын чадварын ойлголт чиглэж чадахгүй байгаа. Багаараа сурах гэж байгаа. Бүрдэлтэй юм болов гэсэн ийм санал байна. Нөгөө ерөөсөө төрийн байгууллагууд яг санхүүж яаж ажиллах юм бол тэгэхээр одоо толгойгоо өсгөж нэг юм ариг нэг юм тийм цахим хөлс дуусах цаг хэзээ ч тийм юм орох бүтэцтэй нууж ирдэг бүгд дундаас нь суулгах ханс нэг хүн цалинж ер нь эхний тийм жишээ байдаг. Төрийн байгууллагуудыг бол одоо дотоодын нийтлэл түүний машин усын төсвийн орлогын 1% санхүүжүүлдэг ийм асуудлыг манай сэтгүүлч сэтгүүлч бол хэмтэн хүрээлэнгийн сэтгүүлч коллежийн одоо анхны за чиглэлтэй би хэлцээтэй байгууллагын чанар тасаа болсон. Усганы дугаар стайлуудыг хэлсэн. Мэдээлэл төлөвлөлт чанар өгч ханддаг юм байна. Яагаад гэвэл бас тухайн мэдээлэл бодлоо огоон дотор хаах бас яваа байх тийм. Энэ мэдээлэл бас харуулдаг учраас дахиад гэж бодлоо. Тэгэхээр энэ судалгааг яаж явуулдаг юм бэ? Яг яаж явуулж байгаа вэ? Мэдээлэл яасан чуулган байсан. Мараа яагаад ингэж асууж байгаа гэхээр одоо бас 2-3 жил сорь тайлбар гэдэг юм болж ирсэн. Манай физикийн программаас асагдаад баг жил болж ирсэн битрүүлгийн дээр тайлбар зохиож ирсэн багтаа. Тэгээд нохой бид тэрийг хараад нэлээдээ гайхах хэрэгэлцэх бас үлдэхтэй сэрхийлж төрж ирсэн. Тэгэхээр энэ судалгааг өнөөдөр ямар аргачлалаар ямар арга замаар авч байгаа бэ гэдгийг буюу асуух. Нэг байгаад байдаг. Манайхаа өдөр тутам бараг 5 жил болж байсан. Нэр байдаг. Энэ талаараас Суугаад ингэж нэг мэдээлэл авч. За энэ аргаар бид нар эхэлсэн дундчилт нь бид нар бас 3-4 жилийн дараа өөрчилсөн аргачлал тэмдэглэгээний өснөгтэй гიშгэлж авсан. Тэр нь арай илүү бодиттой мэдээлэл бүрдүүлэх боломжтой 7 сараас 1 сарын 1-7 хоногийг сонгож аваад тухайн одоо Улаанбаатар хотын 600 өрхөд тэр өснөгтийг үлдээгээд тухайн сонгогдсон хүн би энэ сургийн энэ нэвтрүүлгийг эдийн цагт үзлээ гэдэг энэ тэмдэглэгийг хийж явдаг. За манай энэ ашиглаж байгаа өснөгт бол нөгөө цагийн өглөөний 7-6 цагаас шөнийн 23 цаг 24 цаг хүртэл бүх цагийг 30 минутын интервалтайгаар тавиад араас нь агшаага одоо нөгөө бүх сургуудыг зааж өгөөд өргөн нэвтрүүлгийн сургуудыг энэ дээр за тухайн цагт би энэ нэвтрүүлгийг энэ телевизийг үзсэн гэдэг тэмдэглэлээ ирдэг. За энэ дээр бид нар мэдээлэл боловсруулалт хийгээд тухайн одоо олон нийтэд гарсан хөтөлбөрийн дагуу нэвтрүүлгүүдийг зааж өгдөг. За энэ дээр бас тэгээд зарим нэг ганц нэг одоо ийм автаа гарч ирсэн бид нар бас сонсч байсан. Энийг бол бас нэлээд хариуцлагатай нэвтлэх зүг гэдгийг бас ойлгож байгаа. Гэхдээ тэрний цаана
маань энэ нэвтрүүлэг гэхээс илүү тухайн өдрийн нэрсээр гарсан жил болгон хэвлэгдэж гарч байгаа бол ардчлалтай нэг сүүлийн хэдэн жил тогтмол олгохыг бодол хариуцлагатайгаар хэлье. Ямар судалгааны баярлалаа. За дараагийн юм. Тэс өмнөөс явж байгаа юм аа. Яг сэтгүүлч гэсэн чинь би сэтгүүл биш юм аахгүй. Яг хөндлөнгийн мэдээлэл харж байна л да. Энд миний нэг санал байна. Тэр үеиг бол оюуны хөгжим талаар аль руу сая ярьлаа нэг вебсайтуудыг яаж зохицуулах вэ? Ямар шүү арга хэмжээ авах вэ гэд өнөөдрийнхөө төвшин гэж ойлгоо явж байгаа. Яг хамгийн гол нь энэ дээр сэтгүүлчдийн хийж байгаа нийтлэл мэдээллийг тэгж хуурж тавьж байгаа нэг талаас зөв боловч тэр чинь мэдээж тухайн хүний оюуны өмч. Оюуны өмч тал дээр бол оюуны өмчөөс ч гэсэн ерөнхийдөө нааштай шийдвэр гарч ирсэн тохиол байхгүй. Би хамгийн сүүлийн жишээлгээд тэр
번째, 4번째. Эрдэнэ хоёр телевизэн төлөөл MTV-ийн зэхүүч тэгээд энэ тоолрын хамстай үйл зочид одоо санал өгөхгүй ажиглагчийн одоо үүсгэгээ тэгээд одоо энэ дотор нөгөө хүндэт зочид маань хэдэн хүн байна гарын өргүүлээд басны тоог нь авчий гэж ингэж ярьж байгаа. За хүндэт зочид ашгаар ерөнхий одоо сонслсон. За бидний дөрмийн дагуу энэ цэнхэр номдэр дөрмөс ердөө хүрээсэн дөрмөс байгууллагын дөрмийн заалтаар бол энэ дөрмийн өөрчлөлтийг одоогийн бүрэн эрхийн хэрэгжээд явж байгаа өдөр төвлөлд хурдаараа авч хилцээд баталчихсан юм байна. Зөвшөөрсөн юм байна. Тэгэхээр одоо яах ёстой вэ? Тэр ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм? Юуг одоо баталсан, ямар байсныг ямар болгосон гэдгийг одоо ажлын хэсгийн нөхдөд та нарт одоо танилцуул сонсноо. 11 оны 11-р сарын 11-ний өдрийн ээлж хуралдаанаар хэвлэл үрээлэнгийн өрөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцэж дэмжиж тодорхой өөрчлөлтүүдийг оруулсныг одоо та бүхэнд энэ хуудасаар тараасан байгаа. Тэгээд энийг бүр нэг бүрчлэн уншаад яг яагаад энэ өөрчлөлтүүдийг оруулсан бэ гэдгийг танилцуулъя. За гол нэг 3 асуудал дээр бид нөр өөрчлөлт хийж байгаа. За нэг нь болохоор тэр 3-ын 1 дээр буюу өмнө одоо төлөөлөгчд бас ярьж байсан хэвлэл мэдээллийн салбар өөрөө тасар хурдтай хөгжиж байна. Шинэ технологийн нөлөө үзүүлэх орж ирж байна. Мэдээллийн сайтууд бол олноор бий болж байна гэдэг. Ийг бол 3-2 бол энэ салбарын дөрөв байснаа 5 болсонтой холбоотойгоор бас өөрчлөлт орж байгаа. За эндээс шалтгаалаад удирдах зөвлөлд бол өмнө 11 нийтдээ 13 удирдах зөвлөлийн дараагаар 13 хүн сонгогдох ийм өөрчлөлт орж байгаа. За хоёр дахь нэг зүйл бол 3-ын 7 тэр байгаа дүрмийн чуулганыг 2 жил тутам зам хүн хүч хөрөнгө мөнгө тэр болгон одоо 2 жил тутамдаа бас чуулганаа хийгээд боломж бидний хувьд хүндрэлтэй байдаг. Хоёрдугаарт нь болохоор бас энэ 2 жил чуулганаас гэдэг маань хэвлэл үрээлэнгийн хувьд 2 удаа ийм чуулган хийх болоод бас нэлээд ачаалал болж байгаа учраас энэ шат амжилтыг багасгаад тэр ээлжид бус чуулган гэдгийг хасаж оруулж байгаа. Тэгээд дөрөв өөрчлөлт оруулахдаа удирдах зөвлөлийн гишүүдийн санал дэмжиж оруулж ирж байгаа саналыг тараагч учраас бол хаа гэж байна. За энэ өөрчлөлт оруулах бас төлөөлөгчд самдандаа хийхгүй гэдэг шууд одоо батлан тэгээд дөрөвний 3 дэмжүүл одоо зүгээр наадны хүмүүсийн хаттай хандаасаа гэж бодож байгаа юм. Зүгээр саяны хэлдэг одоо энэ өөрчлөлтүүд бол зайлшгүй хийх ёстой өөрчлөлт. Яагаад би энэ саналыг оруулсан гэвэл Монголын хэвлэлийн хүрээлэн дээр мөнгө хөрөнгө оруулалтууд орж ирдгийн одоо төсөл мэсэл гэдэг. Тэр хөрөнгө оруулалтыг бид ямар нэгэн нөөц авч үлдэлгүйгээр урсгал зардал янз бүрийн одоо тэр сургалт явуулах тэр зардалд нь өгчдөг байхгүй. Тийм учраас энэ дөрвөн дотор бол байхгүй байна. Монголын хэвлэлийн хүрээлэн нөөцийн сантай байна. Энэ нөөцийн сан яагаад байгуулах гэдэг байгаа юм бэ гэвэл хэвлэлийн хүрээлэнгийн үйл ажиллагааг тогтмол явуулахад зайлшгүй зардал хэрэгтэй учраас нөөцийн сантай байна гэсэн би ийм санд оруулсан юм. Тэгэхдээ энэ санд маань энэ юун дээр тусгагдаагүй. Та нарын энэ очдог хэмжээр тусгагдаагүй байна. Тэгээд би өөрийнхөө энэ сандыг уншаад өгчий гэж бодож байгаа. Нөөцийн сан хэвлэлийн хүрээлэнгийн удирдлагыг босгох хөрөнгөний за хандив төсөл үйл ажиллагааны болон бусад орлого гэж байгаа. Төслийн хойс бүрднэ гэсэн нэг заалт оруулж өгөөч гэсэн. Нөөцийн сангийн хөрөнгөний зарцуулалтыг зөвхөн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлцэж, олонхын сандаар шийдвэрлэж, гүйцэтгэх
зориуд хэвлэлийн хүрээлэнд бэлгжүүлэхэд зарцуулна. Нөөцийн сангаас гаргасан хөрөнгөний зарцуулалтын тайлыг гүйцэтгэх гаргаж ийсэн. Тэгээ энийг бусад гишүүдтэй ярилцаад бид нар яагаад тассан бэ гэхээр хоёр шалтгаан багмаа. Нэгдүгээр хэвлэлийн хүрээлэнгийн нийт жилийн төсвийн 70-аас илүү хувь нь олон улсын байгууллагын санхүүжилтээр орж ирдэг төслийн мөнгө байдаг юм аа. Тэгэхээр энэ төслийн мөнгийг бол бид нар нөөцийн сан байтугай урсгал зардалт зарцуулах эрхгүй байдаг ихэнх тохиолдолд. Яг тухайн төслийн чир хаанаас нь ямар мөнгөийг хаашаа нь авч хийжээ тэрийг юу гэж тайлбарлах нь биднэрт маш их хүндрэлтэй болох гээд байгаамаа. Хоёрдугаар нөөцийн сантай байх нь бол хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй. Өнөөдрийн хүртэл хэвлэлийн хүрээлэн нөөцийн санг байгуулж үнэхээр чадаагүй л яваа. Хэдийгээр санхүүгийн хувьд жилээс жилд гэрчиж байгаа, жилээс жилд орлого маань нэмэгдэж байгаа боловч орлогынхоо дийлэнх илүү хувийг 70-аас илүү хувийг төсвийн мөнгөөр бүрдүүлж байгаа болохоор ямарваа нэгэн юмыг хэмнэж авч үлдэж өөр юмд зарцуулах тийм боломж ерөөсөө бүрэлдэхгүй яваад байна. Хэрвээ бидний өөрийн орлого, хэвлэлийн хүрээлэнгийн өөрийн орлого тухайлбал төлбөртэй сургалт явуулдаг, судалгааны номнуудаа бүгдээрингийн худалдадаг, маш өндөр үнээр худалдадаг. Тэр үн өртгийг хэвлэлийн салбарын хүлээн зөвшөөрөөд үйлчлэгээний хэлбэрийн хэвлэлийн хүрээлэн хэрэгжүүлж чадах тохиолдолд өөрийн орлого нэмэгдэнэ. Тэр өөрийн орлогоосоо бол харин нөөцийн санг бүрдүүлж болно. Гэхдээ энэ нөөцийн сангийн асуудлыг бол байгууллагын дүрмээр биш дотоод журмаар удирдах зөвлөл өөрсдөө хэлэлцээ баталж болох юм гэдэг ийм санаагаар энийг дүрмэн дээрээс тассан. Гэхдээ бүр мөсөн хасж байгаа юм биш. Энийг бол одоо сонгогдох байгаа удирдах зөвлөлд анхааралтай аваад журманд оруулах хэрэгтэй бахаа гэж бодож байна. Энэ бол Сүхбаатар мандаттай төлөөлөгч яагаад гэвэл манай хүмүүс тоолно, гар тоологчтой байна. Үнэхээр зочид бол өрөхгүй байгаа тийм ээ. 이 와서 저쪽으로 주세요. 알아보자고. 다음에 오시면 다음에 오시면 다 붙이는 그쪽 되니까. 우리 봐 봐. bayılırsa. Tağın iyi diyecek. Peki bana öyle bir şey nerede olur? Peki takta da kaçmaz. Ne adam tağ işte geçmez. Tağın iyi diyorsun bakın. Burçsuğa. Şuurun eder anlarım gelir. Ama hep duvarsanın yüzün iyiyim. Takta da bende. Zaten takta da destek baklıysın. Одоо шууд сонгохыг дүнтэй учраас өдөр тутмын нэртэй шүүж ажиллагаа хийсэн юм гэдэг яа. Тэнд ямар санал байна? За энэ өдөр сүүлийн дараа ямар их хөрөг төлөөтэй ямар хүн байх ёстой юм бэ гэсэн төсөөллийг их илүү сайн авсан. Тэгэхээр хэвлэлийн үргэлжлэнгийн өдөр сүүлийн дараа болвол нэгдүгээр туршлагатай, хоёрдугаарт тулахтай, гуравдугаарт сэтгүүл зүйдийг дэндүү ойрхон юм хүн байх хэрэгтэй байна гэсэн ийм итгэл үнэмшилтэй болсон юм л дээ. Тэгээд энэ шалгуурыг ингээ бодоод байхад хүн ч өөрийгөө хамгийн сайн мэддэг хүн хэлээ шүү дээ. Би нэг хүн нэрлэе гэж бодож байна. Хайдрын чалаажо энэ шалгуурт хэвлэлийн үргэлжлэлийн өдөр сүүлийн дараа дэндүү тохирох юм шиг надад ингэж санагдаж байгаа юм. Би хэдэн үндэслэл хэлье. Сэтгүүл зүйд ойрхон гэдэг талаас энэ хүн болвол радиогийн сэтгүүлч ийм хүн одоогоор Монголын үндэсний олон нийтийн телевизийн үндэсний зөвлөлийн даргын сонгуульд ажлыг хийж байгаа. Миний сонссон ойлгосноор болвол хугацаа дуусч байгаа юм билээ. Тэгэхээр ийм олон жил ажилласан бас сэтгүүл зүйд ойрхон энэ хүнийг өөртөө ч алдчихмааргүй байна. За хоёрдугаарт туршлагын хувьд бол одоо мэдээж төрийн бус байгууллагуудын хариу туршлага хөрвүүлсэн юм хүн. Миний мэдэж байгаагаар Монголын зохиолчдын хэвлэлийн гүйцэтгэх захирлаар 8 жил ажиллахад нь би тэр үйл ажиллагааг нь харж байсан. Үнэхээр Монголын зохиолчдыг
бол өдөртөө наваа явсан үе үеийн дарга нар дотор нэлээд том байр суурь ажиллах ийм их олон ажил хийсэн юм. За 3 дугаарт нь бол энэ хүн өөрөө их тийм тулахтай хүчээр сайтай хинтэй ч гэсэн их ажлын их үйлсийн төлөө зохицоод ажлаа урагшлуулах явахын одоо хувийн их тийм өндөр соёлыг эзэмсэн юм би боддог юм аа. Ийм үндслүүдээр хайдын жилаажвыг нэр дэвшүүлж байна. Тийм учраас манай хамт олонны хэн удирдах гэж явахгүй энэ манай удирдлагыг авах гэж хэлдэг. Бас биднэрт өөрсний бодол санал өгдөг. Тэгээд бидний сонголтод одоо манай бүлээн хөлбөмбөгийн гаргасан гэдэг бол би бэнцэж байна гэдэг хамт олонныхаа өмнөөс бас энэ хүнтэй ажиллах орон зайг дүүрэн байж болмоо юмсан санагдаж ингээд одоо цааш Юундөрөөр жоо судны бол одоо маш идэмж байгаа. Яагаад гөрж байгаа бол ийм одоо ийм үрж Үрэлтийн автогоор ерөнхий жуулгнаас ерөнхий үрэлтийн өрийн байгууллагын өдөр төсвөлийн даргаыг сонгох багтаал ерөнхий үрэлтийн өдөр төсвөлийн даргад Шилаажов Пүрүдаш нар нэр дэвшиж хайрын Шилаажов 81.3% энэ самдаг ерөнхий үрэлтийн өдөр төсвөлийн аргаар одоо батлаж тогтоом гаргах гэсэн тогтоомын төсөл байна. Энэ тогтоомын төслийг батлах гэж байгаа шүү дээ. Манай тавь. Зүрмээр бол батлах шаардлага юм байна. За ихтэй. Надад Пүрүдашгай тэрхүүтэй хүмүүс хэлсэн юм аа. Уцаа. Тэгээ би бол шууд татгалцсан. Надад бол бас ажил их байгаа учраас гэхдээ сүүлдээ шахаад орох шиг боллоо тэгээд гэхдээ яг би бас энэ мэдээллийн байгууллагыг анх байгуулагдсан цагаас нь энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцож явсан. Анхны одоо сэтгүүлчдийн хөлөөгүүдийн гишүүн байлаа. Анхны одоо багш нар бэлтгэх сургалтанд бас оролцож тэр багш нар бэлтгэх сертификатыг бас авч байлаа. Харамсалтай нь одоо багшлаа 10 хэдэн жил бас удирдсан учраас бас зовлонгийг мэднэ. Хэцүүдээ бол хэцүү байдаг. Сайхандаа сайхан байдаг. Аливаа нэгэн одоо дарамт шахалтаас бас аль болохоор ангид. Аль болохоор бас нэг хамтран ажиллах ёстой гэж ингэж болж байгаа хөдөлгөөний үрэлэнгийн хамт олонны бас хүсэлт би бас баярлж байна. Сая бол би нэрээ татхад бас илэн байлаа. Хөдөлгөөний үрэлэнгийн хамт олон хүсэлт бас надад дэмжиж байгаа. Гэхдээ эдгээр надад хэн ч уулзаагүй, хэн ч яриагүй. Тэгээд яг одоо шатхаас чадахгүй хүртэл ажиллана гэж ингэж хэлэх байна. Ер нь бол хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн хамгийн одоо ихчтэй үе нь одоо хийж байгаа гэж би боддог ойлгож байгаа. Энээс өмнө бол улс төрчид ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг яаж одоо шахаад оруулах, гар хөл байлгах гэсэн тийм арга замуудаа бол их нарийн механизмаар хийдэг болсон гэдгийг бол би бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд мэдэрдэг. Тэгэхээр бидний хамгаалах хэцүү орчин бол маш хангалтгүй байгаа. Тэрнийг бол сайн болгохын төлөө сэтгүүлчтэй хамтарч ажиллах ёстой гэж боддог. Их сайхан ажиллаж байгаа машин нэртэй Үрэлэнтэй харилцаа холбоотой биднийг бас өргөжлүүлэн дэмжиж ажиллаарай гэж хүсэж байна. Тэгээ хамт олонныхоо нэрийн өмнөөс болон удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс хамт нэгэн бяцхан зүйлийг гардуулах гэсэн
баггүй гавьяаныхаа амралтыг эзлэхдээ энэ ноутбукээр маш их олон бүтээл хорваарай. Энэ ноутбукийг өөрөө ашиглаарай, зээ хөөдөд итгий өгөөрэй. Маташ орч ирдэг. Тэгээд ингээд салбар хуралдаа эхэлснийг мэддэгдээ. Дотроос цөөхөлтэй байгаа болохоор болсон болохоор энэ одоо хэвлэлийн хүрээлэнгийн өдөр тутмын зөвлөлд хэнийг гишүүнээр сонгох салтай байна вэ гэж дотроос нэр төвшүүлээд энд байгаа хүмүүсээ тэгээд тэгээд та нарт юм аа. Юу вэ л да. Тэгээд танилцуулсан яг бодлоо. манай сонио батуу. Би 90-ийн зургаан балан хүн байдаг. Балан хүнээс энэ тэгээ энэс хойш өнөөдөр бид нарт сайтуудад одоо их чуулганд сайтууд үзүүлэх маш олноор орж боломжтой. Хоёрдугаар нь бас бид нар харж байгаа нөгөө телевиз сониуд хажууд хоёр юм. Манай салбар агентлагээс болов агентлаг одоо тийм ер нь юу яаж тийм л байсан тийм сайт агентлаг хоёр холцох шүү. Содоргийн Монголд за дийлдгэл авч ирэл юу юм шүү дээ. Тоолч. За одоо ингэ би эндээс нь алтан гэрэл Төв аймгийн алтан гэрэл нэг хоёр их бат Вот нэг жоо. хоёр гээ министр Одоо сүүл дараалалгүй өдөртөө болсон. Одоо сонссон. Сонин сэтгүүлийн салбар. Хэвлэлийн хүрээлэнгийн өдөр тутмын гишүүн сонин сэтгүүлийн байгууллагын бүлгийн салбараас зооны мэдээ сонины эрхлэгч Батганбаяр, ардын эрх сонины эрхлэгч Тэмүүлэн, өдрийн сонины улс төр мэдээллийн албаны дарга Инрэл, өдрийн шударга сонингийн улс төр мэдээллийн албаны дарга Мөнхчим гэсэн ийм дөрвөн хүн нэвтэрсэн байгаа. Өглөө бүртгэж бол энэ салбараас 24 хүн бүртгэжсэн. Санал өгөхөд 21 хүн оролцсон байгаа мандаттай. За эндээс ингээд санал хураагаад нууцаар хураасан. Үүний үр дүнд ардын эрх сонины ерөнхий эрхлэгч Тэмүүлэн 94% саналаар сонгогдсон. Нөгөө гишүүн нь болохоор зооны мэдээ сонины ерөнхий эрхлэгч Батганбаяр 57.1% саналаар сонгогдсон байна. Тэгээд ингээд дахин ярьж хэлцээд орлогч гишүүд өдрийн сонингийн улс төр мэдээллийн албаны дарга Инрэлийн
100% саналаар нэгдсэн мөн өдрийн шуудан сонингийн улс төр мэдээлэл ална. За сэтгүүл зүүн мэрэгжлийн байгууллагын гишүүл хурлын протокол сэтгүүл зүйн мэрэгжлийн байгууллага. Хэвлүүрийн өдөртөх зөвлөлийн гишүүн сэтгүүл зүйн мэрэгжлийн байгууллагын бүлгийн салбар хуралдаанаас Ж алтан гэрэл, Ж экватор, Тунгалаг гэсэн дөрвөн хүн нэр дэвшиж олонхын саналаар өдөртөх зөвлөлийн гишүүн парламентын сүүлчтэй Байгууллагын салбар хуралдаанаас хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хурлын тогтоол. Радиод нийтдээ 3 хүн нэр дэвшүүлсэн байгаа. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2 дугаар шуугийн захирал Ц 5 Улаанбаатар радиогийн захирал Ö Булган, за 107.5 радиогийн захирал Ариуна нар нэр дэвшсэн. За Ц 5 захирал 80% санал авсан байна. Ö Булган захирал 86.6% санал авсан. За Ариуна захирал 46 гишүүнээр сонгогдсон. Орлогч гишүүнээр Ц Ариуна томилогдсон байна. Нэр орж ирсэн, өөр нэр орж ирээгүй байгаа. Шиг хурлын тогтоол мэдээллийн агентлаг цахим мэдээллийн хэрэгсэл. За энэ салбар хуралдаанд Монцом агентлагийн захирал Баасан Сүрэн, Түгээмэл дээд сургуулийн захирал Хүрлбаатар нар дэвшиж 100% саналаар хоёулаа сонгогдсон байгаа гишүүнээр. За орлогч гишүүнд болохоор Монцомын мэдээ сонины орлогч эрхлэгч Батболд, Ноён ЦГВ сайтын захирал Эрдэнэ Туяа нар мөн 100% саналаар орлогч гишүүнээр сонгогдсон. Энэ салбар хуралдаанаас Чимэд Дондог, Гүнжидмаа, Дайримаа нар нэр дэвшиж олонхын саналаар өдөртөх зөвлөлийн гишүүн хэвлэн хүрээлэнгийн менежментийн албаны дарга Чимэд Дондог, хэвлэн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны дарга Гүнжидмаа нар 100% саналаар Гүнжидмаа 100%, Чимэд Дондог 75% саналаар орлогч гишүүн болохоор хэвлэн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ч Байгальмаа, хэвлэн хүрээлэнгийн ерөнхий нэгтлэн бодогч энэ уянга нар 100% саналаар сонгогдсон байна. Баярлалаа. Түрүү байна. Түрүү орон нутгийн сэтгүүл зүйн холбооны тэргүүн нарант бай гэж урагчилж орж ирсэн байна. Одоо тэр усад нэрдэрсэн байна шүү дээ. Тэгээд тэр өдөр зөвлөлийн гишүүн. Баасан Сүрэн, Үр Хүрлбаатар, Сэдвэн сүрэнгийн Ариуна, Баасан Дам сонгогдсон байна салбар хуралдаанаас. За одоо энэ гишүүнийг бол ард зүүн байна. За баярлалаа. За энэ бол манай гүндэт зочид маш их төлөвлөлт гаргаж чуулганы ач холбогдлыг өндрөөр гэж энэ чуулган бол амжилттай дуусах шатанд орж байна. Ингээд шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн одоо гишүүдийг бол энэ дурж гаргаж нэг үсэн танилцуулан таавал нүрийг харуул. Одоо тэрнээс өмнө хуучин 2008 оноос 11 онд удирдах зөвлөлийн гишүүнд одоо сонгогдож эрхэм руташ захирлын одоо удирдлаганд ажиллаж миний түрүүний хэлдгээр хэвлэлийн хүрээлэнгийн хөгжил цэцэглэлийн төлөө зүгээр чөнгөөд унтдаг их наашаа юм. Ямар ч басан савза гаргаж энэ байгууллагын сайн сайхны төлөө ажилласан сэтгэл орноо зориулсан одоо бүрэн их хугацаанд дуусч байгаа үндэсний зөвлөлийн гишүүдтэй нийт төлөөлөгчдийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэж аль жаргал сайн сайхныг хүсэж талархал дэвшүүлье. Чуулган Дараахан эхлээд өгч хэвлэн хүрээлэнгийн үед Хаан дараах юм. Энэ дараа зураг авч байгаа юм яг муугаш гарч. Дандаа цааштай юм шаа. За намайг Чимэд Оржийн даваа баяр гэдэг. Нийт юу телевизийн удирдах зөвлөлийн дарга Монголын радио телевизийн активын гүйцэтгэх зэрэглэлийн албан тушаалтай.
баяр мөнхөд тэмүүлэн гартын ирэх сонин ньюс юм сайтыг эхлэн гаргадаг ньюс агентлагаас эхлэв. Би гадаад хэл сэтгүүл зүүн төгөө мэдээ сургуулийн захирал Хөрлөөнтөр байна. Улаанбаатар радионы захирал болгоо. Манайха Шугамын радиоос гадна дэрэгдээ 101.7 98.1 гэсэн хоёр сүхтэй FM. За би дөрөв танилцуулсан байна. Зохиолчдын орооны удирдах зүйлийн дарга үндэсний номын сангийн захирлаар ажилладаг. Радио телевизийн ерөнхий продюсер M2 телевизийн захирлаар ажилладаг. Монгол Үндэсний олон нийтийн ард сэтгүүлч парламентын сэтгүүлчтэй холбооны тэргүүний сонгуульд ажиллаа. Энэ удирдах зөвлөлийн гишүүнээр холбоо төлөөлөг ажиллахаар болж байна. Миний нэр их баттай. Оюуны тархлаа төрийн бас байгууллагын тэргүүн BTV телевизийн програм авлаа. За ингээд энэ дэг ёсоор бол одоо зөвхөн хожиж байгаа юм шүү.